За сайн байцгаана уу бүгдэнд нь энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдрийн маань зочноор Forsense-ийн анхлах тоогооч Алтан гэрэл болон Тэмүүлэн нар маань хүрэлцэн ирсэн байна. Сайн байна уу? Сайн байна. Нөгөө баян гардаг хүмүүстэй. За сайн уу? Сайн байцгаана уу? Ингэж ярих юм сони. Урилга маань хөдөө авч ирсэнд баярлалаа. Тоогооч нарыг ингээ харахаар дээдлийнх нь эмхтэй хүмүүс байдаг шүү дээ. Тэгээд энэ үзэд бодлоо санал нийлдэг үү, нийлдэггүй юу? За угаасаа сургалт сурахын юу вэ? Дандаа л ирчүүд ер нь бас л ялгаа байхгүй нэг манай гэхэд нэг 40-од хүүхэдтэй байхад нэг 15 6 л эмэгтэй хүүхэд байсан. Та хоёр нэг ангиус юм уу? Манай дээд хүрсэх хаа. Биш нэлэх штэ. Бацаа. Бацаанаа дагуулал ажлыг явж штэ. Одоо тэгээд хоёулаа ахлах тоогооч. Ахлах тоогооч нарыг тэн за ахлах тоогооч гэж байгаа штэ. Тэгээд нэг кино минь зурагтнаас харахаар зүгээр юу ч хийдгүй л хүмүүс ээ. Юм хийд юм уу? Энэ очихдож байгаа нь гэдэг лээ. Тэнд нэг юм тодорхой хэмжээний юмнууд хилчээл тэгэл зүгээр чөлөөтэй байж. Их үдээгээд их үдээлгээл. Тэгээд өдөр чамаар их болоо юм хариуцж байгаа хариуцлага гэдэг даргатай салбан тушаал штэ. Юу хариуцах вэ? Тэр гарч байгаа бүхэн олон өмнөж чамд чанарын нэтээр ирүүлэх юм бах. Тан чиний ахлах тоогооч энэ хүн юм уу? Үгүй. Хоёулаа ахлах тоогооч. Тэр нь л хамтрагчнаар л. Тэгээд та хоёр хамтарч одоо нөгөө миний зэнүүгээ гаргадаг гэсэн юм уу? Одоо бүх зүйлийг хоёр мэрээчи. Нэг хүний долгоор сэтгэснээс хоёр хүний долгоор сэтгэл арай дээр шиг л. Одоо нөгөө энэ нэг бар коктейл бар гэж явж байгаа шүү дээ. Тэгээ коктейл баранд хэд хүртэл яг хоол гардгийг 2 цагаас хойшоо л. Гэтэ тэр нэг шүний хоол идж байгаа эдэлтэнд буруу биш үү? Яг буурал та гэхдээ маах яг тэрийгэ тооцоолоод хоолныхоо нөгөө порц хэмжээнд дээр ажилласан байгаа гэсэн үг. Нөгөө хүний шууд амар нэг том үнцэн хоол биш. Үйл дарах хэмжээний. Бүгд нэг ерөнхийдөө багграмтай. Нэг жоохон юм нэг үйл дармаар санагддаг. Тиймэрхүү. Эрүүл мэндийн давхар бааддаг гэсэн үг. Чи юу нууж байгаа л гинт жоохон үлддэг үстэй. Яг тэр үлэнгийн чинь л дарж өгнө гэсэн үг. Ганц нэг ямдаа юм дүнхөө явуулна. Арай нэг дээр өгдөг шүү. Тэр нь тэгээд юу ах вэ? Янз бүр юм юу ч болж болно шүү дээ. Хамгийн их одоо гардаг борлуулалттай байдаг юм. Манай хоолноос уу? Тий. Хамгийн их гарч байгаа хоол одоо Swedish meatball. За. Төмсний нухчтай бөөрнөх юм ах. Хүү тэр чинь тэгтээ орой итгэхэд Үгүй шүү дээ. Хагтайжгүй. зүгээр. Тэр их уултны зүгээр шингээд алгуулчихноо. Яг нөгөө төмс нь өөрөө нөөц ус болохоор чиний бас дараагийн нөгөө хөдөлгөх үйл хөдлөх энерги бие чи хөдөлгөх процесс болж өгч байгаа байхгүй. Тийм. Дэж тодорхой хэмжээнд бага хэмжээний уураг бас өгөх ёстой. Тэгжиж маргааш нь ядчих чиний шаардлагатай бага байдаг гэдэг ч юм уу. Тэр болгоно тооцоолж та хоёр хоол идэг байх нь шүү дээ тий. Им анхны хийжсэн хоол. Тэг яагаад тэр хоолыг өөрөө мэдээж амсаж үзсэн байгаа штэ. Эсвэл хүнд ч юм уу амсаж үзүүлсэн л байгаа. Тэрнээс хойш болох уу үгүй юу гэдэг нэг тийм шийдвэр хүнд байж л байгаа штэ. Энэ цаашаа явах уу яах уу гэдэг. Тэр үеийнхээ гоё юмнуудыг яриач. Хамгийн анх нь болж 6 настай шүү. За. Тэр өөл амир хэрдэг байсан. Ороод ирсэн чинь мах газар тавьчихсан зад зураар завч суужсэн. Усыг буцалгах шүлийг өөрөө уугаад буцаа бунтаад өгсөн л гэж ярьдгийн. Тэгээд ер нь догооч болгон дээр л тэгээд манай өвөл агачтай 19 хүртэл амьдээс гэдэг амар их ярьдаг байсан. Тэр үед чинь би ч бас сургуулаад үзсэн тэ. Догооч ер нь болоод эхэлсэн. Тэгээд ер нь л чи угаасаа л догооч болох байсан юм дөө л гэж ярьдаг байсан шүү дээ. Би бол сайхан бантын ижил судлаа штэ. Хамгийн анхны хоол нь юу гэсэн. Дараа 3 дүү те. Яг дүүнгээ харна. Хажууг нь хооллно, өөрийгөө хооллно, үлдэглийн хитэн. Үлдэглийн хитэн. Цөмөртөө басан. Бантангаар л тэгээ хоол хийж судлаа штэ. Ер нь бол. Тэгээд одоо юу гэдэг оюутан болоод
тэр танаа 40 хүүхэдтэй байж байгаад 10 хэд нь ингээд цаашаа яваад ингээд 10 хэд нь үгүй болсоо гэдэг жаа штэ. Өөр мэрэгжид эзэмшээд та хоёр тгийх өөр мэрэгжид эзэмших тийм бодол сэтэл ер нь байсан уу? Хүү би ч бүр цагдаа болох гэсэн юм чи. Үгүй тийм үү? Би ч өөр зүтгэж болно гэж боддог байлаа. Сүс мэстэ амны тэр юм. Тэгээ яагаад одоо өнөөдрийг хүртэл Тэгэл тэр жигтэй альтерсан шүү. Тухайн хүүхдийн бодол чинь тэгэл нэг бол эмч нэг бол цагдаа. Дундуур нь минийх тоогооч байсан юм да. Аа. Амар онцордгууд нь багш магс юм ч болно л дээ. Жүжигчин болох гэсэн. Жүжигчин анги мэгтэй нэг юм уралдгүй өмслөг зүгээр өгдөг хамаг юмд нь орж идэг байсан юм чи. Тэгэл ер нь амар юм дуурайж мөрөхтэй ер нь юм гайгүй. Тэгээ яаж жүжигчин болоогүй одоо хүртэл тохиолцсон. Болов шүү дээ. Цаанаасаа л Тийм дуртай гэсэн үг. ер нь л өртөө. Хоол хийж ядраатай биш үү? Хоол хийх чинь тэгэл хобби шүү дээ. Ер нь бол Залхуутай тэр нэг юмыг ингээл тэр нэг хурламжлсан. хоол хийсний дараах тэр нэг мэдрэмж өгөх байхгүй. Яг тэр нэг эзэн үнээс нь гоё байлаа. Амттай байлаа гэдэг үгийг сонсох тэр нэг мэдрэмж нь өөрөө Амар том төвлөрөлттэй ер нь л яг нэг хоол хийж хат нэг юм амт гарах гал тэрийг ингээ бодоо суугаал тэг яг хийж их үеийн нэг үдлэвч тэрийг хянж байгаа юм илүү тутам нэг дараад байгаа юм байна. Бараг нэг төрлийн бясалгал. аа Яг ингэ Хоол хийж байхдаа бодно шүү дээ. Ганцхан чамаагүй. Тэгтээ. За яг бас тухайн үеийн нөхцөл байдлаас бас нэг онгод орж ирнэ гэдэг нь буу шүү бас. Нөгөө нэг монголчууд манай шиг онгодтой бодлого гэдэг. Слэвгүй штэ. яг одоо нэг юм за яг нэг фейлдчихсэн юм бол байж л байгаа тий. Нэг маш томоор одоо нэг хизэж мартагдахааргүй яана гэдэг ингэ тийм тэрнийг яг да. Тэр чигтээ нэг айлын нэг хүлээ алтны 3 тоороо шаарлдаг байхгүй. Аа за. Мартаад өөр юм хийж яваад шатаараад гурлаа нэг юм Үнс болцсон. харангуйтай юм гарч ирэл түнгүүт гадлахын арьсыг хуулж авангуудаа шууд юм өөр соусар гэлээцлээ тэгээ гаргаад өгчсэн юм. Тэгтээ тэр чинь бол нэг өөрийнхөө хувьд фейлдсэн гэсэн тэгээд тухайн хүмүүсийн яг нөгөө тэр чинь яг ингээд үйл ажиллагааны эд дунд нэг халдснаас нь хойшоо ингэж хүмүүс гаргаж ирж байгаа болов харчаал дуудлагуудтай яваад орж ирэл газ тавьчаал тэгээд өгчөө тэгэхээр хамгийн амар тэр чинь дараа нь нөгөө хүн маргааш нь үлдэл тацсан мэт чинь маргахаа нөгөө хөөхн хайцсан юмсэн байхгүй юм аль үжи авсан юм чинь аль үжи хогс орооц байгаа шүү. Минийх чинь нэг юу байсан маа бодчих. Нэлийн дээр үйж штэ. Бууз жигэнжихгүй бэлдсэн байсан. Тэгэхэд нэг бас нэг юунд юуны станцын хоолны газар байлаа. Юунд лээ бас нэг нэлээ олон маас үний хоол. Тэгээ яг өдрийн хоол нөгөө 1-2 дугаар хоолтой. Тэгээ нөгөө өмнө төрүүлж нөгөө нэг бууз игээ хөлдөөгөө шууд алцсан байсан. Нөхөдгөө мартаа гэлгээд хөлбөл нэг нэлцаасан гэдэг махгүй л хоёр бодож бодож байгаа. За илдэж байгаа шаарчиг. нэг хэрчээл цаа өгнө шүү дээ. илтж байгаа шарнаа. Тэгэл хоошор нэг бол хэрчээл шарангууд Илдэж байгаа шаараад ингээл жижигхэн юм нэг юм махта беншиг болов. Яана. Тэгээд тэр хүмүүс ууралж муурлахгүй юу? Тэр одоо ямар хоол гэж гарах вэ? Бин. Бин дотроо махтай. Дотроо махтай. шарвал. Юунд хүнсний өрөөнд ажиллаж байсан. Одоо юуг нь Хүнсний хороо. Хүнсний өрөөний тэнэг ресторанд ажилладаг байсан. Тэрийг хилээд явах юм. Тэгэхээр чи дөнгөж нэг 16 мургаатай байлаа. Анаа Монгол бол Солонгос олны тоогооч анаа халаа шүү дээ. Нэмрийн ам. Чихмэх тэдний ам бүсэл дийлдэхгүй шүү дээ. Бидний зүгээр баг чихнээс бодлого очиж. Тэгэл чи тэгсэн үү алиа надад тэр мөрийг хараа. Аймаа штэ гиснэр бол ахнаар бол тэднэртэйгээ бүр ингээ юм ярихгүй угаасаа галуулахаар мэд буугаад ярихгүй гэдэг. Бараг дэмжиж тэднэрийн болохоор Натаа нэг юу ажилтдаг гэсэн нэг залуу ажилтдаг гэсэн. Яг миний үеийн шүл салаад идэв. Тэгээд тэр жоох тийм ингэсэн нэг жоох найл хийсэн. Тэрийг нөгөө ихснэр хаална. Чамд юу яг юм байд юм. Үзье хуцны өрөөл чирээ ор. амар штэ тэр дадлаг мадлах идэг гэсэн үзэр штэ.
Одоо бол харцсангуу. Одоо тэр хүмүүс чинь тэтгэвртэй гарсан бах уу? Тэгэхээр 10 хэдэн жилийн өмнө тийм амар байсан гэж яриад байна тий. Одоо бол та хэд тэгж чадахгүй үстэй. Одоо дөнгөж орж иж байгаа хүүхдээ тэгж хоглох ч юм уу тийм. Юу вэ? Тэр ч маар хүрхэд л багш нээж аав юм уу цагдаас хэрэгэл болчихдог. Зэт амар бид яг энэ үед тоогоочулж ирсэн. Хилмигдэлтийн үед гэдэг шүү. Үгүй ойрлол гээ шанаг манаг нисэж байгаа юм чи тэгэл даан гээл тэгээ хүнд үе дээр тоогоочулж ирсэн шүү дээ. Бүр тийм юм байх уу тий. Зэрэг шиг шээ шүү дээ. Оо тийм. Оо дөөдөөс юм зам авч хийхгүй л энэ хүн ч тий. Юу ээ. Яага буцаага хариугаа авна л та. Яаж авах вэ? Дармарын төлөл. Яа тэгдэс. Загнаар юу ч болоо хүний өмнөөс загнаад овонлог харилна гэж. Нөгөөдгөө халаа нэлээ халдэр дээр нөгөөдөө яаж нөгөө баач хансаа. Хивээ. Камер мемер байх уу? Бага тэр шүүж амжихгүй тэр амар алаантай газараад. Ингээд ерөөсө принтернээс бил нь урсчлаа. Амар хичээлтэй. Бид жаах тоогоочулж нэг хоолны газар ерцааны юу чи дөнгөж нэгж аюу сэргэлт авч ирсэн. Бараг хөлөө олж үйлчлэгийн соёл гэдэг чи аюу ингэж шуурхаа аюу нэлээд нэвтрэж гарч ирж ирсэн. Хурдан л гаргах хэвээр. Та тэгээд энд нэг хоол чинь нэг газрууд нь зөөхөн 55 гэдэг байсан юм чи минутанд нэг хоол гарах минут. Орг газрууд нь зөөхөн тэгээд үйлчлүүлэгч нар амар ихтэй. Тэгээд одоо л харьцангуй бас гадаг тийм. Одоо зонголтой болсон. Тэгээ одоо тэр нэг юм танаа галтгаан тийм юм болох юм бол ямар ч боломжгүй болсон юм шүү дээ. Одоо л тийм амар ярэмээр болохгүй шүү дээ. Дандаа эрэхтэй хүмүүс үеийн гарууд. Тэг ямар одоо нэгнийхээ багашааг ярилтай. Тэгэл нэг өөрөө хөгжилж чадсан юм энэ мууга харж нэг камер мемер дээр янз бүр болж байгааг буцааж хуураач мөж авч стори хийж л энэ мууга гэж юм. Уусаа Тааш чи зөвөр би нэгээл ингэдэг юм шүү. Тийм шүү дээ. Тэгэл өөр нэг амар сүртэй одоогийн сүүлийн хэдэн жил бол бас харьцангуй гайгүй болц. Төөдөө хүмүүс ажилчтан залуучцсан болгоо тэгээд өөр өөртөө юм сонсол ямархан юм борол тэр хуучин чи яг нэг одоо юм утсан муц гэж юм байхгүй шүү дээ. Яг би махад амьд тайлбарлаж face to face юм чи. Би махаа тэр бүх үүрэг хариуцлагыг өөрөөдөө. Өө хоол моол идэвхгүй шүү дээ. Аа бол ажилтны хоол моол юм л илүү дутуу юм хольж утгаад. Яа оо юу гэж байгаа юм бэ тийм үү? Нэг орлоо. Нэг хотлол даална шүү дээ. Кола бол уух ер нь л ямар ч тийм тавилангүй л гэдэг. Нэг балгацаас гэмсдэг гэж хэлсэн. Нэг эргээ харахад л сой шат. Масаби шахана хоол хүн. Тэр үеийн халаанаас гарч ирсэн. Тэгээ одоо буцаад одоо юу гэдэг хүн боддоо шүү дээ тэр үед гоё ээжтэй. Хөгжилтэй шүү дээ. Одоо бодод л хөгжилтэй. Тэгэл тэр зодулж хүмүүс нөгөө нэг нэг жоон гэдэг мя ажиллаад байгаа гараад байгаа ч юм уу сурах хүмүүс амардаг. Тэдний чинь нэг ахлан болсон ч нүдэн дээр зодож мөргөн зөргүүлээ. Тийм. Тэрийг хараад холоос харчаад энийгээд за эднээс холоох болох юм байна да гэж. Ямар амар юм. Бид тэр чинь тийм харж амсан зодуулахгүй тулд хүмүүс хичээгээд хэлж байгаа. Ингээл алуулах юм байна. Тэгэл ингээд тэр нэг сэгсэн болоо тойрж эжилдэг. Яаж ч миний ээлжлэл нөгөө зододгээ хийж очиж байгаа байхгүй. Тэр үедний орц юмд сурцсан байгаад гайгүй. Сурахгүй л задуулна. Ер нь байнга. 5 ол зэрэг ордрлэхэд 3-ыг хийж байгаа 2-ын төлөх юм бол тэгэл ахлуулна шүү дээ. Тэгэл дуус шүү дээ. Тэгээ тэр төлөвцөө 2 хоолыг яах вэ? Төлөн тэгэл хаяхын тайн тэгэл Төлнөө. Тийм цалин дээрээс өөртөө төлнө шүү дээ. Алдаа гаргасан бол тэгэл алдааш. Нөгөө одоо ингэдэж штэ. Юу гэдэг нэг ресторанд ороод байж байгаа бол ус гарч ирдэг ч юм уу. Эсвэл нэг юм ямар нэг юм гараад ирэнгүүт тэрийг тэр тоогооч яа гэм хэлээс тийм тоогооч зөөгч тэгэл галтгоонд ажиллаж байгаа ямар хүмүүс байна. Бид чи бүгдээр нөгөө нэг ирүүлэх хувь ариун цэвэр, хувийн ариун цэвэр, мал готлогоо өмсгөл айгүй олон төрлийн нөгөө зүйлд шаардлага нөгөө шалтгаанууд байгаа. Тэр болгоноос нөгөө нэг хүн л зөвшөөл нэг малгаагүй явж байгаа л тэр хоолгоо ус орчдөг ч юм уу. Тэрнээсээ болоод тэр чигтээ галтгоо юм тэр чигтээ дөргөх асуудалтай. Тэгэл ахлах дээр хамаг юм нэрч байгаа юм чинь. Нөгөө ахлах чи ирэл. Ямар менежер нь орж ирэл ахлах руу шуургаал ахлах нь тэгэл нөгөө менежертэйгээ нэг тухайд нэг өөртөө өмөрөхгүй л ингээл нэг түлэнс шуурал хаалга хаагдал тэнцээч нэг эхэлж байгаа юм чинь. Шууд ингээл эхэлж. Одоо ч гэсэн
Ер нь л асуудал гарах юм бол тэгэл ордол явчих. Үнэхээр гоё газар байсан ч гэсэндээ хоолноос үс гарч ирэх тохиолдол байдаггүй. Тэр яг ямар өчтэй. Тэр амар хэцүү л дээ. Одоо ингээд амар малгай толгой өмслөөж зөөгж яваад ч юм ингээд унц нь хүний үсүүд өөр нь одоо ингээд хөвж идэг шүү дээ. Задлан өвдсөн үнэж усан гэдэг. Аюу асуудал тэднийг камер шүгэд болох юм. Хийж байгаа доогоос нэр ингээд харахаар ингээд бүгдээрээ малгаж залгаатай. Нүүдээ бүр би алдсан. Хожим газар ажиллаж би алдсан. Дөрвөнтэй гаж ажил дөрвөлээ алдсан дээ. Угаагч нь жижиг өстэй нэг банд. Таавал ажилласан. Тэгэхэд хоолноос доор нэг төөрөд үс гараад ирчих واخ. Зөөж. Доороос нь. Хоолн дотроос нь. Зөөж явсан зөөгчнөөс халдсан. Оо ямар сони тий. Тэр өөр хүн хийж байгаа нөөрэ шав шарвстай нэг үгүлээ. Тэсний дээр нь юм урт хар ус гараад ирчихсэн. Яг ханаас ясна. Тэгээд тэр чинь ядаж тэр бэлдэж байхад ингээд налгаагүй байлаач гэхэд шурлах халдсан хүмүүс юу харах юм. Тэгэл тэр мэрэж олох гэж амар ядраад тэгэл үйлчлүүлэгч л байх хэрэгтэй. Тэгэл тань олоос ус гарлаа. Би юм төлөхгүй тэр гэдэг дээрэл тэгэл цаашаа орж ирэл хэлдэг хэлцэн ч өөртөө хоорондоо би чи дээрээ тулж штэ. Хамгийн амар болж исэн хэрүүл нь юунаас болж исэн бэ? Ер нь бол дотоодын л хэрүүлэлийг үгүй шүү дээ. Тэрнээс үйлчлүүлэгчнээс бол тэгэл нэг сүртэй явах. Тэгэл энийг тэрийг энэ дээр анхаараад одоо ариун цэвэр галтгооны ариун цэврийг яаж сахитын таад? Ер нь тоогооч нар өдөртмийн цэвэрлэгээ айд утгал байнга цаг тухай үеийн бүртгэл хийх ёстой тийм. Бос юм нэг бүртгэлээ төвтрээд тэрийг ингэж хийх хэрэгтэй. Бүгдийг чиглэл ингээд ихнээс нь өглөө. Тийм тэр нөө зориултын айд утгалын бодисууд хүртэл байгаа. Яг хүнсний зориултын чиглэлээр ашиглдаг. Тэр хүртэл ерөнхийдөө байнгын ашиглана. Нэг өдөр залах хүрээлэл юм уу те? Ингээл хэрэг болчих гэдэг юм бол байхгүй. Тийм хайр байхгүй шүү. Ямар ч боломжгүй. Маргааш ирээд угаачих ч юм уу. Тэгэл маргааш ирээд угаавал нөгөөдөг чинь бүрэл ингээ нэг юм угаахад хэцүү болчих. Ядаж л нэг нойтон баг дээр нь угаацсан тэр шүү дээ. Савсуулдаг. Маргааш ахлаад байгаач нар бол тийм юмд оролцдоггүй зү. Их үдэ хийждэг шүү. Үгүй тийм үү? Яг ахлах болчихсон юм нэг юм цагаан гүнж болох болно гэсэн үг шүү дээ. Тэгэл адилхан юмнуудаа хийх гэл хүн ажилуулах чинь өөрөө юм хийхгүй бол тэгэл энэ утгагүй л тий. Тэгэж одоо ингээд одоо шинэ жил болж штэ. Одоо танах юм ямар нэг юм спешиал юм хүм ч юм уу хоол моолн дээр тийм юм байд юм уу? Одоо манайхтар болоход юм нэг хүлэн авалтын зэрэг арга хэмжээнд дүү болон байхгүй. Өмнө нь одоо хүлэн авалтын юм ажиллаж байсан байгаа штэ. Тэр үед яг л бас нэлийн заггүй юу? Тэгэл өдөр сэдвүүнтэйгээс ажилтгалаа. Аннастаа яг хэлэх гэдэг. Аннастаа дахиад тэгэл шаарал эхлэв. Тэгээ нөгөө үжимаа гэж. Тэр нь юу юм? Үхрийн жигсэн баг. Тэрээс монголчууд ч үжимаа гэдэг. Бэст хоёр хоолтой штэ. Эхний хоол нь аннастаа дахиад Ари хоол нь үхрийн баг. Үхрийн жигсэн баг. Үжимаа. Салат нь зэзэр салат. Эсвэл шинэ ногоо. Тийм ногоо салат. Нэг хэсэг ингэж явсан. Нэг ойрын баг нэг 5-6 жил тэгж явсан баг шүү. Нилээ явсан. Одоо ер нь тэгж явж гинөө. Одоо бол хацангуу өөр болсон гайг болцсон. Одоо ямар хаал явж байгаа? Одоо тэгтээ зарим газрууд бол саяхан нэг бас тарсч. Аннастаа дахиад нь харсчаад үжимаа нь явж илээ. Саяхан нэг эвгүй хаалны зам пост тарсан шинжилгээ хаална. Маха давтангуутаага ороогоод хуйлцсан л байгаа. Голдон юмтай мөгөөмөдгөө. Тийм хоёр ширхэг ингээд игслээ тавьсан. Тэр соус нэг юм сони юм. Чицэг шаарал ногооч тийм хөвгтэй. Тэгээ нөгөөт нэг юм боб оргээд нэгэн дээр ингээд дуудараад тагсан яг нэг бас шиг. Оо ямар хэцүү юм бэ? Тэр айгүй гэсэн. Тэр нь яваалаа гадар. Хүмүүс энийг дэтагээд хоол гэж бодоод нүдэн хинэл идэхээстэй гэж юм рүү боосноо тийм яг байгаа тийм янз янзын хоолнууд байлаа. Ингээд том тавг байгаа байхгүй. Тэгсэн ингээд жижиг мах тавьснаа ингээд хідэн ногоонууд ингээд тойруулаад ингээд өрөө тавьчихсан. Тойруулаад гол нь юм аа мó? Байхгүй. Яагаад? Мэдгүй. Тэр одоо тэр хүн бол тэр хоолыг бол fine dining хоол гэж утсан баг амар юм ийслээ гэж. Та хоёр тийм юм хийх үү? Эцээч хийхгүй шүү дээ. Яг тэр fine dining хоол бол орлоо. Тэгтээ тэгж тавгалт дээр тэгж бол фейлдэхгүй хаа. Арайчтай бас.
голд нь юуж байхгүй байна гэдэг чинь амар шинэ тий. Үгүй тэгээ тэр нэг хаасан ингээд луун гэхэд нэг иймхэн ийм ингээд хэрцсэн шот өгүүлж ин луун. Төсөв санхүү хизүү байж дээ. Тэрэндээ л таарсан бах уу. Үзэлцгийн тоор ингэж явж дунд нь өрлөн бомдор шааж байгаа. Тэгээ өгөрчөнд ороцсон. Тэгээснэ. Түкээ гэсэн зоосоос. Бас тийм мэдгүй ярьдаггүй гэдэг. Тэр ингээд юм ингэсээр нэг юм 6-гийн таш шиг 9 том ашиг ч юм. Аюус угалзралаад дүүцээ. Одоо бас хэлж болохгүй бахтай хаана ямар юу байсан ингэ. Нэрийг хэлж болохгүй. Боо яа тий. Нэр зоочих юм бол тэгэл заварсан юм бол. Хоол хийж байгаагаад галтгоонд нэг юм хөгжөөдөг ч гэдэм үү эсвэл тийм нээлттэй байх уу зөвхөн хувийнхаа юм хийх үү галтгоон юу нэг юу болж өрөндөө нээлттэй л үжиж юм л дээ багаар хийж байгаа нэг хүн нэг хоолыг хийхдээ ерөөсөө нэг хоолын захиалга ороод ирж нэг хүн ганцаар бүгднийг нэхгүй байхгүй юм чинь нэг төмсөйн чи олон хүний гаднаас нэг нь маха шарж нэг нь соос хайж нэг читрэг тэнцэнэ зураг муусан 5 мавгийн тавьж өгвөл нэгвэл дандаа багийг болохоор ингээд мөнхийн нээлттэй харилцаатай ингээд шивдэг шүүгээр ер нь бол айгүй юм доо өндөртэй ингээд нэг дөрөв айгүй хоёрдугаар өндөрний юм галтгооч амар чимэт байхгүй харж ултын тэр юмны чимэнүүд амар их тэгэл мөнхийн нэг ерөнхийдөө торлоостай ингээд тэгээрээ хажуунаас нь хөө тэрээ ингээд чи гүлгөө бөргөө хэдэн минут үгээл асуугаал тэдэндээ ирэхгүй бол тэгэл араас нь нэг өвний араас нэг юм хэлнэ шүү дээ зоолт нэг дийдтэй тэгээд яа штэ тэгээ жоох удвал дий нэг одоо юу гэдэг нь энэс тавхта би нэг хоол захиаллаа л да нэг хоолыг хідэн хүн ерөнхийдөө тэгж гаргадаг юм 2-3 2-3 өнгөөл гайгүй юм шүү. Тэрсэн тэгж ганцаархан авч ирэх. Яваал шүү. Чиний олно дараараас хамгийн олон хүнтэй гардаг хоол гэж байгаа юм. Олон хүнтэй гэж. Одоо юу гэдэг тэрний олон хүн хийдэг одоо юу гэдэг 5-6 ч юм уу ингээд Таста зэрэг бол тэгэл нэр хүлээ олдмоо болтоо тийм олон хүн оролцдог хоол гэвэл нэг юу хоол сет хоол мал одоо 8 курс 9 курс 9 хүн гэсэн үг юм уу? Чи 9 төрлийн хоол 10 төрлийн хоол 12 төрлийн хоолыг идэнэ гэсэн үг. Би идэнэ. Тийм. За цаг 30-аас 2 цагийн хоол. Буфе хоол юм уу? Бүгд юм тавгалтай хэлээ шидчих юм. Салаатны юмнаас ингээ бүх юмнаас эхлээл одоо ингээд юу гэдэг шүү дээ. Салаат өнцөөл За нэг нь тайлбарлал. Бисээ тэгээд 4 явдаг шүү дээ. Тийм. Тэр чинь бүр 10 эдэн төлөх гэсэн. Тэгэхээр тэр чи яаж идэж бардгийг. Багаараа ингээд жоохон явдаг байхгүй баг хэмжээгээр жоохон явна. Энэ нөгөө нэг Michelin guide гэдэг нөгөө нэг юу гэдэг шүү дээ. Рестораны нөгөө од өгдөг. За. Тийм юу гэдэг вэ? Дийлэнх таваас нэг ерөөхдөө бол яг тийм өөртөө гэсэн юу хоолоороо. Курс хоолоороо ингээд. Од авцсан байдیں۔ Жидээд Мишлений од гэдэг. Тийм тэгэхээр чи одоо 12 курс хоол иднэ гэдэг чинь чамд нэг ирж байгаа эхний сет хоол чинь нэг жижигхэн нэг иймхэн нэг 30-40 г байна гэдэг ч юм. Тэгээ эн чи ингээд 10 ид болохоор эн чинь нэг юм бүтэн порц олж явна гэсэн юм шүү дээ. Бүгд өөрийн гэсэн онцлогтой, өөрийн гэсэн амттай. Тэгээ нөгөө нэг юусоо нэг амт нь нөгөөхдөг ингээд дахин давтагдахгүйгээр ингээд амтыг зөвлөхгүй. Эн чинь нөгөө нэг яг тэрийг хийж үзсэн үү? Хүсвэл тиймэрхүү би ч хамгийн анхны ажилласан газар бол тийм юм ийдэг байсан. Тэр чинь одоо 10 жил юм шүү. Тэгэхээр тэр газар минь одоо хаагдсан. Дампурт. Тэгсэн. Айгу муугай сте. Дампурт. Зүгээр татан болчихсон. Тэглөө. Тэгсэн маа. Тийм татан болчихсон баха. Ямар ч гэсэн тэгэл байха болцсон шүү. Гой байха болцсон гэж юм. Тэрнээс хаашаа ер нь одоо тийм захиалга орж ирэх тийх үү? Тийм. Орж ирүүлээ шүү дээ. За sorry.
Энэ юуны сэрүүлэг байсан бэ? Сэрэх. Одоо сая 4:40 гэхээр чинь юу вэ? Ингэж сэрдэг гэсэн үг юм уу? Чиний нэрмэр байхгүй. Баггүй. Адилхан. Үгүй. Энэ юу лаагаад өөр шүү. Тэр нэг хуу хүнэл. Дуус шүн бүр ер нь бол унтчих. Болт сүүлийн би одоо нэг 12 жил орох юм байна. Яагаад? Мэдгүй бүр нойр жилэгдсэн шүү дээ. Бүр сурцсан тэрэндээ дадцсан. Шөнөө одоо жонго ажиллаа, шөнjөнгөө ажиллаа тэгээд шавуудаал ингээд чинь суудаад тавлаалах хэрэгтэй. Цаанаас юм таслалчдаг биш. Нийлээ. Өдрийн цагаар л ажиллаар гэж тагуулах. Тэр өдрийн цагаар ямар ч зин дээрээ суудсан байна. Ямар ч сайрнастай нэг босч ирсэн. Би бол жоохон тийм сахилгагүй бол талын хүн л дээ нэг алтгаа нэг хинний гар хөлөө зүсч юмсэл ингээд цэснүүж нөөж шилбэр шүү. Шууд шахналанд нааж өгөөсөө би бол юм жус хар байц цацгаа хамгийн дөрөв сайн болоо. Яаж байгаа юм бэ? Гэтэ ялц цус бол тогтдгийг ба амар хорсдаг л болохоос. Гэтэ бас тэр чинь цусан тогтоох гэж бодож байгаа ч гэсэн бас нэг тэр чинь нэг юм хурц юмнууд нь яаж ижигээл авахлах те. Ер нь эргүү утганд л гараа яхаа. Оо тийм үү? Мач гэж ингэж хүчилж янз бүр болж байгаа. Эрдээ утганд бол гэсгэсгүй гүйл. Оо байна бензиндүүл. Төцөндүүл гараа төлөвийн сэрмэр бол гэл ер нь зөндөө шүү дээ. Бүр гүн мөн авах уу? Аа шүү дээ чинь ингэж нэг юм хэрчгч машин байгаас. Яа за бити яриад тийм. Чил энтл рүү унжил орж байгаа. Нэрм буцаасаа хаагаал тэр чинь яг над дээр тийм болж ирсэн мөх. Энэ нь миний бас өндөгний нэг ингэж зүсээд. Оо тийм биш. Ингээ яваа. Тэр гараад ирж байгаа байхгүй. Тэгсэн чинь тэнд нэг бас сахилахгүй нөхөр байгаа шүү дээ. Лимон жуус аваад тэр чагаад бацгаа. Буруу тэгээ тэр ингээ буруу зураг ингээ буруу харуулчихвал тэгэл буруу л хийдэг нэс тээ. Тэгэл вайрнастай азар зүгүрээ. Амар. Энийг яасан гинэ? Энд чи бас зүсэгчэнд авсан байхгүй. Наа чи бас нэлийн эвгүй харагддаг юм биш тий. Энд чи ингээ тал нэг яваарч. Ингээ ороод ирсэн юм шиг. Тал нэг яваарч. Тэгээд чи яаж ч гараа авчих яг л аав шүү тэгэл шууд. Өмнө зүг юм ирчил болоо л гэдэг гэсэн. Аа. Яг тиймээс нэг нь за чи гар мараа авчих юу гэж авч идэх яг л аваач. Яа. Тэгээ нэг тухайн үеийн дэвдлэг хүүхэд байсан саваагүй л байгаа л торч рүү гэж байгаа юм. Би бас нэг юу ядсан нэг чүмэг тасч идэх гээд. Чи юу диск юмнаас болоо шүү дээ. Чүмэг тэгэж чи бас 10 жил байсан юм аа. Чүмэг тасч идэх гээд. Чадахгүй. Аа. Тэгээ нэг гарн дээр ингэж барьж чаад ингэж барьж чаад хутгийнхаа араа зохиоцсон болохгүйс. Ирээ нэг маа энэ дээр гусаач. Яана. Таганд бол тэгэл ер нь бол эртлэгийн төлөө эвгүй түлэнхийнүүд бас тэрийг нэг яаралтай тусламж үзүүлдэг хүмүүн гэж юу ах вэ? Өөртөө л үзүүлнэ шүү дээ. Уг нэрүүл ахаж хонхож байх хэрэгтэй л доо. Харин тий. Тухайн үед тэгэл ер нь байдгүй л байсан. Чи ингээл гой моё сайхан тавсан түлээл. Хүү бүр тийм юм болдго юм уу те? Одоо шүү дээ. Халуун хайрлын тавган дээр тавсан дээр нэг бэн дээр цаалман шарж байгаа тавьчихгүй. Овонгоос гаргаж ирэл ирмэг дээр нааш гулгаал ирдэг байхгүй. Тэнэг боёроо дүлгэх юм уу? Юу бэрцээ явж байгаа шүү. Ягс байгаа царай. Тэгсэн чинь нөгөө тосно ингээд сараад гэл гойроо ингээд шууд түлж байгаа гэсэн цаанаас маа нэг ажлын нэг хичээд гэсэн. Гүүж ирсэн шууд өндөө гараас чи энийг ингэж тийш татаач. Энийг идвч яах юм чи? Нөгөө тэр гой мөн санаа зовж байгаа чи энийг хийж наа. Зэнийг идвч ирэх юм байж чи тэгээд. Тэгвэл тэнцэж нөгөө гүтэн чинь тавиад нэг мушиг нь болоо муулсан гэтэл нэг цацаал. Нөгөөт нь манга бараг Африкийн газар зураг шиг хэлбэртэй нэг юм мангар том төлөвтэй. Одоо тэгээд айгу мохоо идэгцэн үү? Үгүй. Яг төлөвийн нэрээр удаан хугацаанд алга болчихлоо юм лээ. Тэгээ хамгийн амар нь бид нар чинь тэр үед чинь нэг юм сонин ажиллаа хийжлээ хамаагүй гэж өмнөхөө нэг тайрцаг галтгоонд нэг талтай гойгүй юм шатлах гэж зогсож байгаа. Юу тийм тосны юу бол амар л юм бэ? Тосны бол амар юм лээ. Аа. Хамгийн хэцүү байсан тэр л ах тий. Тэр юу тэр хэрчиж мөчтэй таахгүй тий. Нөгөө лимон жуус яа. Тос юу би бас л хайрлын тавг халаачаад нэг стек шахчихад өөдлөгөө унгаад юм байна шүү дээ.
Нөгөө барьжсэн хайл нөгөө тоос нь ингээд нэлгээ яваа. Тэгээд байхгүй. Бараг гар нь стек болсон. 10 минутын дараа ингээд цоохож том цэвэр үрсэж чинь. Нөгөөт гэж хүүтэн уусанд ингээд боолж байгаа. Тэгээд логочлол нэг юм алчуудаар ороогоол. Ингээд гараа сэжсэн мэддэг шүү дээ. За. Тэр шимэршин гараад. Тэр шиг л ингээд битүү түлхт нэг аав бас юм ахгүй захал. Ингээд. Энд тэндэг үү ингээд наа чинь. Наагаач. Тэгэл тэр ч бэлийн өмсөж болдох юм уу? болно. Тийм за байхгүй. Байгаль бэлээ өмссөн байсан ч тэгэл хүсчихэж байгаа юм. Ялгаахгүй. Ерөнхийдөө ямар ч боломжгүй. Бэлээтэй ажиллана гэдэг чинь бас амар түүхтэй. Ягаад? Тэр чинь угаасаа зориултын юм байгаа зү. Нэг юм дотроос нь авдаг удаад юм нэг юм бариулсан. Халууны бэлээ үйл яах вэ? Энэний хүртэл гэж юм байхгүй юу? Яг нэг юм. Тэр үед чинь тэгэл нэг эдгээр энэ шон юм билээ дээ. Одоо харны юм уртмантаас зузаан тавьчихад байгаа. Алуу усад явж исэн тийм гоё юунууд байгаа юу? Энэ хоолн дээр хамгийн гоё хийжсэн хоол моол ч юм уу? Олон улсад тэмцээнд л явсан шүү дээ. Тэмцээнд. Тэр нь ямар тэмцээн байсан? Би ч одоо 23 оноос хойш олон улсын тэмцээнд явж байна. Одоо нийт юу вэ 7 8 тэмцээн. Бараг 9 тэмцээнд явсан байна. 23 онд Таиландд болдог Азийн бас нэг айгүй эзэргэлийн 5 тэмцээн байдаг. Тэн дээр пиццагаар нэг мөнгөн медаль авчлаа. Хөдөл медаль авчлаа. Хэдэн ороо орж исэн? Тэмч болох яг юуны Азийн бүх орнууд болдог юм. Тэгэнгүүт нэг нь болохоор пастагаар авчихсан. Бас хөрдөлтэй. 2 хөдөл медаль анхны тэмцээнээс тэгэж авчихсан. Тэгээд дараа нь дахиад тэр чинь 5 сард болж байгаа. Тэнгуүтээ 9 сард нь Солонгосын Пусанд бас нэг бас эзэргэлийн бас тэмцээн болт бас Азийн. Тэнд очиж дахиж 3 хөдөл медаль. Тэгээд энэ онд гарсан амжилт нь юу вэ? Энэ онд Хонконгод Hopix гээд 2 жилд нэг удаа тэмцээн болтой нэмэх гээд. Тэнгуүтээ тэн дээр үдчихэж байгаагүй төдлөөр нэг орж үзээд зөв юу тусгай байранд орсон байгаа. Тэр нь юу вэ? Дисциплин үзүүлэнгээ үзэсгэлэнгээ хоол гээд. Одоо бид нөгөө finger food гэдэг байдаг шүү дээ. Жижигхэн яг хүлээ авалт. Яг тийм хоолны чиглэл. Тэгтээ яг нөгөө нэг дисциплин хүнд үзүүлэнгийн төрөл гэдэг болонгот гадуур нь нөгөө нэг бүрээд гэлзуулаад хүнд яг нөгөө яаж гоё харагдах байдлаас нь өнгө үзмжийн ялгаад ингээд тэгж хийгддэг зүйл байхгүй. Амтандаа биш харагдах байдалтай. Дээрээс нь тэрийг хийх техник хугацаа байхгүй. Скил нь ямар байх вэ? Яаж хийсэн байна? Техникийг харна. Дээрээс нь дахиад өнгө нөгөө нэг үзмж гялалцж байгаа байдал тэр чинь бүгдийн нэг араас нөгөө желатин чинь ингэж бүрж гялалцуулдаг. Тэр нөгөө хүний харах мэдрэмжийг тийм болтол таваад байгаа. Тэгээд юун дээр 6 сард юу болсон? Малайзад Global Chef Challenge гэдэг. Тэн дээрээс бид нэг дэлхийн аврагын хаг шигшээгийн эрхээ аваад багаараа манай баг дөрвөлээд гэхгүй. Монголсын шигшээ баг гэж явтыг. Бүр тооч нар дүртэл тийм үү байдаг юм уу те? Аха. Тэгээд үед чинь багаар алтан цом авчираад тэгээ би яг тусдаа 2 төдөлтөөс 2 мөнгөн медальтай ирсэн байна. Тэр нь юу вэ? Нэг нь багийн төдлийн нөгөө мөнгөн медаль. Нөгөөх нь болохоор юун дээрс үхрийн махан хоолн дээрс. Тэм төдлөөтэй. Мундаг юм аа. Үертэн төдөлтэй. Чих элтвтийн нөхөр байгаа. Тэр нөгөө сая ярьсан л та нэмэх гэдэг л би нэмэх юм гэж бас байгаа юу? Тийм би гэж байгаа, би C гэж байгаа тэмцээнүүд юу гэдэг. Тэр нэг юм ур чадвар дээрээс нөгөө нэг тухайн газрын нөгөө нэг англи бас байгаад байна. Тэгээд их хэмжил манахаас бол энэ дандаа нэлийн том дандаа эзэргэлийн тэмцээнүүдэд явуулдаг байгаа. Явдаг бид эдийг. Тэгээд сүүлд 9 сарын 20 эднэр хамгийн сүүлийн тэмцээн явчаад ирсэн сая. Нөгөө дэлхийн аврах хаг шигшээд цагаан болоод орсон. Тий. Цагаан болоод нөгөө нэг төрөний хилдэг сетал гэдэг чинь 3 курс болоод ороод хөдөл медальтай ирсэн.
Яаж хийж байгаа л медаль аваад төрөөд ирэх юм те. Сонс ирэхгүй наа чи. Тэгээд дахиад нэмахан төдлөөр хоолн дээр чикен мус хийж ороод мөнгө медаль авсан байна. Их манд чи хийдтэй. Өөрөө тэгж олон улсын гадагшаа мадагшаа энэ зөвлөлтөнд зорьсоор зүг. Монголд $2 орж ирсэн. Нэг нөрлөө нэг. Сандрал юу н байдаг үз ямар нэгэн тэмцээнд орохоор. Байлгүй. Свэш тэр чинь цаг хугацаатай өчнөө амтаа харж ийн тэгэл яг уу. Тэгтээ нэг хийг эхэлчихэнгүүт эхэлтэл жоохон. Одоо нэг 40 минутанд 2 пост хоол идэх байхгүй. Ер нь бол тэмцээний яг стандарт нь 2 пост хоол хийх ёстой. Тэр хоолнд юу орсон байх ёстой. Бүх зүйлийг бич тэмдэглэсэн байх ёстой. Орос норм, тийм орос норм технологи картыг бичсэн байх ёстой. Тэрэн дээр нүүрс усна цардуул одоо протеин буур гэднэр нь яг ямар хэмжээтэй яаж орсон бэ гэдгийг зүйлийг бүгдийг заасан байх ёстой. Дээрээс нь стандарт байдаг байхгүй. За тэр олон тэдэн грамм соус байх ёстой, тэдэн грамм мах байх ёстой. Тэр хитэрчүүл нөгөө планс алдагдсан гэдгээр ингээ яваад. Шүүлтэндээ бас жоохон давсан нөхцөлөө гэдэг шиг юм бол байхгүй л юм шүү дээ. Ямар шаарахгүй. Харахгүй шүү дээ. Тэгээд дээрээс нь альва нэгэн зүйл хит болсон буюу дутуу болсон нөхцөлд шүүхгүй. Ямар ч оноо өгөхгүй гэсэн. Тодорхой нэг болцсон үеийн температурын нэтер мэтэрчүүл тэгэл. Нөгөө бүх зүйлийг бид нөгөө эхнээс нь дуустанд нэг чекэлж явдаг байхгүй. Эхнээс нь дөрмийн дагуул ихгүй л тэгэл хийж явах хүртэл нөгөө хийж байгаа технологи ажиллагаа хүртэл ингээл хинаал явждаг. Зөв хийж ин төв дараалал хийж ин эхлээ усан их юм уу дараа нь усан их юм уу бас нэг дараалууд байгаа шүү дээ. Тэр хүмүүрийн хүртэл аваад ер нь нарийн хянж хоолн дээр бол. За гурлагийн ярилцах хугацаад болсон байна. Тэгээ цаг зав зориулж ирсэнд нь баярлаа. Баярлаа. Баярлалаа.